За баян зүрэг дүүргийн ахмадын орооны пэйж хуудсыг дагалдагч та бүхнийхээ энэхүү сайхан өдрийн амар амгалан айлтган мэдчилье. За энэ өдөр одоо бэлгийн тооллын 17 дугаар жарны гал морин жилийн зуны ихэнх сарын шинэ 15-ны өдөр бурхан багшийн их дүүчин өдрөө. Энэ өдрөө соёлын төв өргөөнд 11 цагаас Дондог дулам хатны одоо нэрмжит уран үйлчдийн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдж байна. Энэхүү чуулга уулзалтанд одоо баян зүрэг дүүргийн 37 дугаар орооны ахмадын зөвлөлийн дарга Жанцангийн Төмөрбаатар одоо даргийнхаа одоо урилгаар энэхүү шууд лайвыг та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. За түрүүн би бас лайв хийж байхдаа энэ Ганган туяа багшийн одоо талаар та бүхэн мэдээлэл хийж бас танилцуулга хийж өөртөө нэм ярилцлагыг хүргэж байсан. Ганган туяа багш маань Хинтэн аймгийн Батноруу сумын гариад өөрөө бас 30 гаруй шүлэг уран бүтээлтэй өөрийн уран бүтээлийн бие даасан тоглолтуудаа хийж байсан. За мөн одоо өөрийн олон сайхан үйлээрээ Монгол түмнээ баясгалж энэ одоо уран үйлийнхэн одоо үр дүнгээр Монгол одоо ондоочлыг дэлхийд дахин таниулан сурталчилж байгаа ийм сайхан эрхэмсэг одоо хадагтай байна. Энэ өдөр Ганган туяа багш маань бас 60 одоо үйлчин ийм одоо ойдлчныхоо ийм малгайг одоо өөрийн гэсэн онцлогоор одоо хийж харуулсан ийм байдлаар одоо бас өнөөдрийн энэхүү чуулга уулзалтанд оролцож байгаа маань хэдхэн одоо мөчийн дараагаар бас та бүхэнд энэ талаар сурчилгаа хийх болно. За 37 дугаар орооны ахмадын зөвлөлийн дарга Жанцангийн Төмөрбаатар даргадаа баяр хүргэе. За 15 одоо ахмадтайгаа оролцож байгаа маань маш сайхан одоо хувцастай ихчийн одоо малгай бол одоо бүр их гайхалтай сайхан юм. Гайхалтай хэн урлуу ихчээ. бид нүдээд урлаа. Ганган туяа багш бас уралсан уу? Азар байна тань чи. Зүйлийг онцолж хэлмээр байна. Тэгээд манай Хархираа хатад холбооныхан энд ирсэн байна. Тэгээд Хархираа хатад холбооны маань одоо энэ үндэсний хувцас мартагдсан байсныг ардын зураач амгалангаар зураг гаргуулж анхны одоо хувцсыг нь би ойсон байдیں۔ Тэгээд энэ холбоо маань үүсэж хөгжөөд одоо 2013 онд одоо анхны чуулганаа хийж байсан. Одоо 4-500 гишүүнтэй болсон холбоо ингээд ийм сайхан орон нутгуудыг чимээд явж идэг байгаа. Ямар үндэсний хувцас бол хостом үндэс байна. Умс аймгийн Тариалан сумын Тариалангийнхан да. эмэгтэйчдийн Би ч одоо бас Увс наран булгагч чинь бас сурж байлаа. Миний ээж одоо Увс наран булгийнхаа Баяр дөрүүд хотон дүмнийхаа талаар өөрийн бас дуу зохиосон байдаг. Наран булаг сум миний сум гэж. За одоо яруулаа. За 37 дугаар орооныхондоо одоо баяр хүргэе, амжилт хүсье. 15 удаа ирсэн байна. За ингээд ийшээ оролцоогоороо манайхан. За өстө гоё харагдаж штэ. Дондог дулам хатан шиг харагдаж байна. Өөргөө л танилцуулаарай. Орж манайхан. Тий. За хоёлаа ярилцсан шүү. За ийм сайхан 15 мөсгөө ирсэн байна. За манай концертанд бас оролцдог Баян зүрэг дүүргийн ахмадын орооны бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог таньтай халуун баяр хүргэе. За өөрийнхөө талаар товч танилцуулаарай. Би намайг Сэрчингийн оюун доктор гэдэг 37 дугаар хорооны харьяа инх минь дүнжин гарав чуулгын ажилладаг соёлын тэргүүний ажилчин алтаад тэмдэглэтэй хөдөлмөрийн гавьяа удаан юутай гүнттэй ийм хүн байна. Энэ дээд одоо малгай хэн урлаа? Ганган туяа багшийн хаврагсын хувцаар өнөөдөр энэ арга хэмжээнд орж байна. За манай Ганган туяа багшийн олон сайхан одоо хувцас орж байна. Баяр хүргэе. За сайн байна уу? Бас их сайхан хувцалсан гоёмсог ийм сайхан бүсгүй байна. Манай Баян зүрэг дүүргийн ахмадын орооныхонд өөрийгөө танилцуулна уу? би сонгон айхан дүүргээс авчиж байгаа. За. Сонгон айхан дүүргээс орцоод одоо энэ Дондог дулам хатны нэрмжит одоо уран үйлчдийн дахны чуулганд орж байгаа маш баяртай байна. За ер нь өөрөө ууд уралддаг. Уралдгаа одоо ингээд хувцас өөрөө хийж өмссөн байгаа. Энэ хувцсыг өөрөө ойсон байна тий. Бас их өвөрмөц сайхан хувцас өөрөө уралж ойсон байна тий. Гайхалтай байна. За тань үйл ажиллагаа дагнад явж байгаа. Зөв. Хаяг байршил хаана? 14 дамдэр миний оюутны салаа өөрөө. За ер нь одоо үйлчлэгч олонтой байхгүй тий. Маш баяртай. За гоё байна. Манай одоо нэг торгуултай хувцас одоо өмссөн манай Булган сумын харьяа сайхан мөсгөө. За үнэхээр одоо гоё гайхалтай сайхан байна. За үнэхээр одоо гайхалтай сайхан. Дагуултай цэцгээ өндөр надад.
За алтан зөвцөө. Хэд нөх вэ? За алтан зөвцөө аваарай. За манай алтан зөвцөө маань одоо хаант байна одоо бас зураг авч түүхийг баримтжуулж байдаг, архивлж байдаг. Ийм гайхалтай сайхан бас гэрэл зурагч байдаг. Цаашаа зааваа. Ой, наашаар хадаага яз. Ийшээ хадаа. Зааваа. За манай ганган туяа багшийн маань шавнар ганган туяа багшийн одоо уралсан энэ сайхан олон малгаануудыг төрөл төрлөөр нь өмссөн ийм сайхан эрхэмсэг хадагтай нар байна. За Төмөрбаатар дарга баяр үргээ ямар гоё юм бэ? Өөрөө уралсан юм уу багш ганган туяа уралсан юм уу? Өөрөө уралсан гэж. Гоё юм бэ. За их сэтгэл ямар байна? Яа, стака сайхан байна. Аль утгаас ирөө? Би Баянгол дүүргэх. Баянгол дүүргэх. За Төмөрбаатар дарга энэ өдрийн сэтгэлдээ нэг яриад гайсаа. За өнөөдөр багш маань ингээд хөдөлмөр алдраад тэгээд ийм гоё уран бүсгүйгээр тодорч байгаа болохоор хорооноосоо 30 дугаар хорооноосоо 15 ахмадтайгаа ирсэн. Манай бас анхны хөрөг хийдэг юмтай сүмэн сүрэн оролцож байгаа. Одоо сүмэн сүрэн дээр хэдүүлээ очоод нэг бичлэг хийгдэх. Тийх үү та. Тэгээ. За тэгээ. Сүмэн сүрэн хана. За манай бусдад хэлээсээ явчихсан. За гайхалтай сайхан одоо уран үйлчид өнөөдөр ийгөө соёлын өргөөнд цуглаж байна. Үнэхээр гоё байна. Ганган туяа багштай дахин баяр үргээ амжилт төсөй. Үнэхээр гайхалтай сайхан байна шүү. Манай Төмөрбаатар таныг л одоо голон сурчлаад өгөрөө гэсэн бүр өөрөө ирэхгүй яг таарсан байна шүү дээ. Одоо сайн хүмүүс уулзах газараа уулздаг гэдэг үнэн юм байна. Тэгээ Төмөрбаатар даргийнхаа урилгаар манай Баян зүрх дүүргийн бэж хуудсыг маш олон хүн үздэг. Яг ингээд үзэж байгаа оронд бол 20 30 40 хүн байдаг. Яг ингээд дараа нөгөө статистик мэдээлэл над дээр гарч ирдэг. Зарим мэдээллийг одоо сая гаруй хүн, дооч нь одоо нэг 240 50 мянган хүн үздэг ийм одоо сайхан пэйж хуудас байдаг. Тэгээд энэ пэйж хуудасаар та бүхнийг ингээд сурталчилж байгаадаа баяртай байна. Хинтээ аймгийн Батноруу сумын харьяат ийм сайхан уран үйлчин өсгөө маань. Дахиад одоо нэг өнөөдөр хэдэн ийм малгай ойсон хүмүүс ирсэн гэж байгаа юм. Өнөөдөр энэ миний зүгээс 50-60 өндөр бортгон малгайтай хүмүүс ирсэн байгаа. Энэ дашрамт хэлэхэд бас би одоо Амгалан захын тэнд наран худалдааны үйлчилгээний төв дээр одоо сургалтаа бас явуулдаг байгаа. Уран хайч холбоотой нэгдэж бас хамтарч ажилладаг хөгжим бэлтгэжтэй иргэдтэй ингээд сургалт явуулдаг байгаа. Ер нь бол одоо тань дээр очиж захиалгаар дээд хийж болох уу? Захиалгаар дээд хийж болно. Одоо би дээд захиал шүү. заалгаж сурч би тань дээр дээд захиалуулж ойно. Энэ жилийн цагаан сарынхаа одоо гоёлыг танаар хийлгийа гэсэн бас сайхан сэтгэл төрж байна. Одоо тэр мэдээж өнөө үлсийн одоо яг бүрэн хэмжээгээр өгөө сайхан дээд оюулъя, сайхан дээд шагнуулъя. Ийм сайхан уран үйлчээр одоо дээдээ оюул гэдэг ихнэр төрийн хэрэг гэж бодож байна. За бас нэг онцлог бас зүйл байна. Тэгээд манай нөгөө 180 м торгон дээр нууц тавьчааг бас гар аргаар урдаж шаглаж хийсэн нөгөө хон хэрээдийн инх бат сурчлаад байсан. Хон хэрээдийн инх батын эхнэр гэр бүлийнх нь хүн сумья байна. Тэр 180 м торгон дээр нууц тавьчааг урдаж хийсэн. Ингээд бас миний шав болоод манай ахмадын орон дээр 2 бот номын бэлгэлсэн байлаа тийм. Тийм байна. За манай хангаар эдийн инх батын одоо эхнэр юм байна тийм. За баяр үргээ. За амжилт хүсье. За ингээд одоо ганган туяа өгш малгай гэдэг байгаа шүү дээ. Ийм гайхалтай сайхан малгаануудыг янз янзаар хийсэн байгаа нь үнэхээр одоо гайхалтай сайхан байна. За айгу одоо Дундаг Дулам хатын нэрмжит уран үйлчдийн одоо улсын анхдугаар одоо чуулга уулзалт болж байна. За сайн байна уу? За танд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За 14 хорны засаг дарга Цэрмаа дарга. За эрхэм засаг даргадаа одоо баярлалаа илэрхийлье. Ахмадынхаа хорооны зөвлөлийн одоо үйл ажиллагаа байнга дэмжиж байдаг одоо хамгийн идэвхтэй засаг дарга нарын нэгэ. Одоо тэгээд дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй урдын төлөөлөгчийн хувьд бас энэ жил Ахмадын хөгжлийн төв нэгийг байгуулж ажилд оруулсан. Дахиад 2 3 дахь Ахмадын
одоо хөгжлийн төвийг одоо барьж байгуулахад одоо гараа өргөж төсөв баталж одоо ахмадуудыгаа төлөө сэтгэл гаргаж байгаа тантай халуун баяр өргөе. Аз жаргал амжилт хүтэл сайн сайхны өрөөлийг өргөн дэвшүүлье. Өнөөдрийн наахамжиг самбар коммент болж байгаамаа. За сэтгэл ямар байна засаг дарга? За хамтран энэ өнөөдрийн арга хэмжээг бас энэ сагаад байна. Энэ эмэгтэйчүүдтэйгээ хамтран зохион байгуулж байгаа. Тийм болохоор мэдээж сэтгэл хамгийн өндөр байна. Маш олон хүмүүс үндэсний уламжтай хадгалж үзэхэд тийм ээ. Үндэсний хугацаа зурсаад ирсэн байгаа. Энэ бол одоо бидний яг ондоо шиг бидний үндэсний одоо татхтай юм аа. Баярлалаа. Баярлж байна. Эрхэм засаг дарга халуун баяр өргөе. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна та. За манай бодроо оюун чимэг оюун бэлэг Хатрыг оюун бэлэг Монгол улсын. Бас нэг онцлог зүйлээд одоо өнөөдрийн энэ сайхан үйл ажиллагаа маань энэ олон сайхан хүмүүсийг нэгтгэж байгаа бизнес эмэгтэйчүүдийн одоо холбооны дарга тэргүүн баасан далай дарга маань одоо биднийг нэгтгэж энэ сайхан үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхээр манай олон одоо уран шавнырыг бас нэгтгэж өгч байгаа баярлж байна. Тэгээд энэ манай одоо өрөөд хавцаараа ингээ уралдаг одоо уран шавмын байна. Гэрэлмаа гэдэг. За гэрэлмаа чи энэ өдрийн амар амгалан айлтгая. За уран үйлчдийн анхдугаар чуулгуулалтанд оролцож байгаа энэ талаар сэтгэлдээ хэлнэ. Өнөөдрийн өдрийн мэндийг хүргэе нийт үзэгчтэй. Манай багш IT багш ганган туяа багш маань юм аа би энэ суралцж байсан. Тэгээд энэ гаяа яриа дараа шанхаа сайхан яриа. Тэгээ одоо энд орсон шинэ. За гэрэлмаа чи одоо өөрөө ойслоо. Өөрөө аянчтай бид нар шинэ За ингээд. өөрснөө аян. Хинтээ ирв та. Зүйнтэй хүмүүс Одоо энэ энд байгаа хүмүүсээ хэлсэн. Тэр манай нөхөр За нөхрийгээ бас гоё энэ дээдийн ойж өгсөн байна. Ямар сайхан харагдаж байна хаа. Автраган наатанд оруулсан энэ гоё хөвөөтэй байна. За. Оо за. Энэ чөдөр эдрийг бол бүгдийн таа зангидсан биз дээ мэдээж те гоё байна. Энэ бол одоо мөнхөр одоо Монгол төмний ондоошил юм аа. Үндэсний бас бахархал шүү. Үнэхээр бахархал юм. Энэ сайхан одоо уран үйлчин таны үйл дандаа уран байгээ. За малгайн гоё дитэр ямар гайхалтай харагдаж байна. Өөрийнхөө гараар ингээд Ямар олон шавьтай бай танд баяр өргөе. би 300 шавьтай. 300 шавьтай гэж байна. За. Өөрийгөө танилцуулаарай. За намайг Батхан Чимэг гэдгээ. Би одоо энэ багшийн шав байж одоо 10 хэдэн жил, бараг 20 жил болж байна. За. Би одоо өөрийнхөө гараар бүх юмээ хийж уралдаг болсон. Гоё байна. Хичнээн дээд урлуу одоо ер нь тий тоо гарч болох уу? Зөндөө болсон зөндөө. Ер нь зөндөө олноо. Ихэд олон хүнийг чимсэн байна да тий. Оо за нөхөртөөгөө ирсэн. Нөхрийнхөө дээлийг бас урал шагсан байтаараа, малгайг энэ оруулсан байтаараа. За. Үнэхээр одоо гайхалтай байна. Танай гэрүүл дадж жаргал амжилт төвтэй сайн сайхны өрөөдийг өргөн дэвшүүлье. За алдар тэхий 1 2 дугаар одоогоо ялцуулсан манай ихч сайхан байна. Үйл уралж гэнэ үү ихч минь? Уралснаа. За өөрийнхөө уралсан одоо энэ Сайхан тэгээд ингээд энэ сахар хинжээд оролцсон баярлалаа гэж хэлээ. Энэ хэлээ дөө. за танд эрүүлийн гурдуудаа насны үжитэй өрөөдийг өргөн дэвшүүлье. За отхон бэрээр ийшээ манай хорооны бас нэг Ахмад тэнцээ байгаа. За Төмөрбаатар даргийнхаа одоо урилгаар ийшээ явнаа. За Баянзүрх дүүргийн Ахмадын орооны Бэж ууцыг дагалж байгаа та бүхэндээ дахин баяр хүргье. За энийг дуусчихъя да.